За виз бол аливаа нэгэн улс оронд аяллаар, албан ажиллаар, за оюутан болоо сураад гэдэг юм уу бүх төрлөөр очиход хамгийн чухал одоо бичиг баримтуудын нэг болно гэсэн үг. Одоо зөвшөөрөл гэсэн үг те. Визний маш олон төрлүүд байгаа. Дотроо жишээлбэл аялал жуулчлалын виз, сурах виз, ажиллах виз, амьдрах виз, тэр үеийн хэл, урлаг соёлын тоглолт хийх виз гэдэг маш олон төрлүүд байдаг. Тэр Монгол иргэд гадаад зорчихдоо ялангуяа гадаад улсад одоо визтэйгээр зорчдог улс орнууд байх хугацаанд зарим тохиолдолд бол санаатаагаар одоо визийн зөрчил гаргаж байна. Энэ хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь юу гэхээр гадаад улсад одоо аялал жуулчлалын зорилгоор очичоод хууль бусаар хөдөлмөр эрхлэх. Эсвэл одоо 3 сарын гэдэг юм уу 1 сарын хугацаатай визээр очичоод визийн хугацаагаа итрүүлээд одоо хууль бусаар гэж нэрлэдэг одоо орчин сууж байгаа юм асуудлууд байна. Энийг бол бид санаатай зөрчил гэж үзэж болно. Үндсэндээ гадаад улсад ямар тохиолдолд визийн зөрчил гэж тооцох вэ гэхээр та анх виз мэдүүлэхдээ ямар зорилгоор одоо тухайн улсад очих вэ гэдгээ тухайн улсын одоо виз мэдүүлэхдээ одоо маш тодорхой бүглэж маш тодорхой одоо ярилцлагын үеэр бас илэрхийлдэг. Гэвч оцсныхаа дараа одоо энэ зорилгоос өөр үйл ажиллагаа явуул, хөдөлмөр эрхлэх гэдэг юм уу, эсвэл аяллаа визээр очиод гадаад улсад одоо урлаг соёлын тоглолт хийн гэдэг юм уу, ашиг хонжоо олох гэдэг юм уу. Энэ бүх асуудал нь өөрөө визийн зөрчилд орно. Union Pay your way. Америкаас ингээд магадгүй онгоцоор эхлээд виз зөвшөөрдөг орнууд нь очиж магадгүй. Гэтэл зарим арлууд ч яадаг вэ гэхээр нэг тал нь Английн мэдлэх, нөгөө хэсэг нь Шенгений орны мэдлэх, эсвэл нэг хэсэг нь Америкийн мэдлэх хэдэр байдаг байхгүй. Гэтэл нөгөө аралч нь өөрөө нэг цул дундаа бол ингээд хил хязгаар гэдэг юм нэх тийм юм байхгүй, анзаарахгүй байдлаасаа болоод та хил зөрчөөд орчиж болно. Умард Ирланд гэж хоёр улс бий. Нэг улс баг үндсэндээ. Гэхдээ дундуура хуваагдсан хойд хэсэг нь болохоор Умард Ирландын вант улс буюу үндсэндээ Их Британи, Английн мэдлэх нийслэл нь Белфаст гэж байдаг. Өмнөд хэсэг нь болохоор Ирланд буюу Дублин гэдэг нийслэлтэй Ирланд, Европын холбооны улс. Та магадгүй онгоцоор хойд Ирланд руу очиж болно Белфастад. Английн визтэйгээр. Тэгсэн хэрнээ санамсаргүйгээр та урагшаага Дублин руу юм уу эсвэл Ирландын аль нэгэн хот руу ороход ингээд бүр учиргүй ингээд хил гайл одоо хилийн шалган гэж юм байхгүй. Гэтэл та Европын холбооны улсын хилийг зөрчөөд орцсон байна гэсэн үг байхгүй. Ягаад гэвэл нөгөө Ирланд ч өөрөө Европын холбооны улс байхгүй юу? Хилийн шалгалт юм уу зоч дуудлал дээр ямар нэгэн байдлаар асуудал болоход та зөвшөөрөлгүйгээр Европын холбооны улсын хилийг зөрчөөд орцсон байгаа. Тэгэхээр Монгол иргэд гадаад улсад визгүй зорчих, виз мэдүүлэх тохиолдолд бүрдүүлэх материалыг цөөлөх буюу одоо үндсэндээ иргэд гадаад зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд Монгол иргэн гадаадд байх хугацаанд хариуцлагатай байхаас шууд шалтгаалдаг юм аа. Тэгэхээр та бүхний одоо гадаад чөлөөтэй зорчих ирэх таны өөрийн хариуцлагаас шууд хамаардаг гэдгийг хэлье. За өнөөдрийн байдлаар манай улсын иргэд энгийн паспортоор 24 улсад визгүй зорчих байна. Цаашид гадаад харилцааны яам телефон чумаар энэ боломжийг та бүхэнд илүү одоо өргөжүүлж өгөхөд танаас маш олон зүйл шалтгаална гэдгийг хэлье. За гадаад зорчиж байгаа иргэд хариуцлагатай байх нь бидний олон одоо нийтийн эрх ашигын асуудал байгаамаа. Тэгэхээр нэг үхрийн ивэр дөрг бол мянган үхрийн ивэр дөрг нь Монгол хүн нэрээ тогос өдөө гэж ярьдаг. Тийм учраас та бүхэн гадаад байх хугацаанд хариуцлагатай байх нь зөвхөн таны асуудал биш шүү. Монголын ард түмний иргэдийн одоо гадаад зорчихын боломж, гадаад байх хугацаанд Монгол хүнийг хүндэтгэн үзэх гадаад хүмүүсийн үнэлэмжтэй холбоотой асуудал гэдгийг бас тодтогч хэлье. За Монгол иргэдийн хувьд одоо визийн гаргадаг түгээмэл зөрчлүүд байдаг. Энэ бол тухайн иргэн өөрөө л одоо хохирж ийн өөрөө л зөрчил гаргаж ийн гэж бодож иж магадгүй. Харамсалтай нь бодит байдал дээр гадаадын ихэнх улс орнууд таны одоо визтэй холбоотой мэдээлэл танд олгосон визний мэдээлэл нь байдаг учраас таны ойр дотны хүн, хайртай дотны хүн, гэр бүлийн хүмүүс нь тухайн улс руу ирээдүйд зорчих виз хүсгэд татгалзах магадлал нь түүнийгээ дагаад эрсдэл нь өндөр болчдөг юм аа. Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Energy Resource. За виз авахдаа мэдээж элчин сайдын яамдууд болон консулын газруудаар дамжуулж визийг авна. За зарим орны элчин сайдын яам консулын газрууд нь Монголд байдаг, зарим нь байдаггүй. Жишээлбэл Монголыг бол Бээжингээс болон Москвагаас хамаардаг маш олон орнууд бий. Тийм учраас
Бээжингээс, Москвагаас за шуудангаар болон элч сайдын яамаар дамжуулаад зарим тохиолдолд биеэр очиж визийг авах шаардлагатай. Сүүлийн үед маш олон орнууд визийг онлайнаар авах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Онлайнаар материалыг бөглөөд за төлбөрийн кредит картаараа юм уу, дебет картаараа онлайнаар төлбөр тооцоог нээгээд 3-5 хоногийн дотор виз хүлээн авахын боломжтой орнууд гарч ирсэн байна. Уламжилт маягаар паспортон дээр ч юм бол визийг наахгүй, харин оронд нь виз олгосноо зөвшөөрсөн ийм маягт буюу эсвэл зөвшөөрлийн бичгийг имэйлээр явуулцдаг. Тэрийг сайхан хэвлэж аваад өөрийнхөө бичиг баримтад хамтаргаад аваад явхад бол асуудалгүй гэж ойлгож байна. За визний ярилцлага буюу виз мэдүүлж яхад маш олон төрлийн зүйлүүдийг хүмүүс анхаарах хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт визнийхээ материал буюу одоо тухайн визний аппликейшн гэж нэрлэдэг юм л та. Тэр визний аппликейшнийг элчин сайдын яамны баталгаатай вебсайт буюу одоо яг баталгаатай зүйлийг нь олж бөглөх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс хуучирсан мэдээлэл, зарим тохиолдолд хэн нэгэн хүнээр өмнөөсөө бөглүүлдгээсээ болоод материалыг бол буруу материалыг бөглөх шаардлагууд бас тохиолдлууд гардаг. За нэгдүгээрт материалаа өөрөө бөглөх хэрэгтэй. Зарим тохиолдолд хүмүүс англи хэлгүй байна, хэлний одоо ойлгомжгүй байна, эсвэл одоо туршлагатай хүнээр хүнд мөнгө төлж визнийхээ материалыг бөглүүлдэг. За энэ бол маш буруу юм. Ягаад гэвэл элчин сайдын яамд визнийхээ асуулганд буюу ингээд цаг аваад ороход урдаас чинь танаас материалаа өөрөө бөглөснө үү, өөр хүн бөглөснө үү гэж асуудаг. Энэ тохиолдол дээр хүртэл хэрвээ яхаа өөрөө бөглөж чадхааргүй эсвэл одоо тодорхой хэмжээний боломжгүй нөхцөл байдал, шаардлага одоо мэдлэгээс болон эрүүл мэндийн шалтгаанаас болоод тийм одоо шаардлага хангаж чадаагүй хүн байх юм бол мэдээж хэн нэг хүнээр туслах нь зайлшгүй. Гэтэл яг аялах гэж байгаа, явах гэж байгаа эдэр залууч гэдэг юм уу эсвэл өөрөө энэ хэмжээний чадвартай хүн өөртөө итгэлгүй байдлаасаа болоод бусдаар визнийхээ материалыг бөглүүлэх нь өөрөө маш буруу зүйл юм аа гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бас судлаад зарим тохиолдолд мэдээллүүдийг чинь баталгаажуулж үзээд шалгаж байгаа шүү дээ. Тэгээ ингэхээр чи мэдээлэл чинь зөрхөөр виз олохгүй байх магадлал гарч ирдэг учраас яг мэдээлэл үнэн зөв өгч явах нь хамгийн чухал. Тухайн улсаас олгосон виз нь тухайн улсын хэлээр баталгаатай нэвтэрнэ гэсэн одоо баталгаа биш ээ гэдгийг бас хүмүүс ойлгох зүйтэй. Учир нь хэлийн одоо шалган нэвтрүүлэх одоо албаны ажилтан буюу бидний хил занснаар иммиграшны ажилтан болвол өөрийн үзмжээрээ тухайн иргэний хэлээр нэвтрүүлэх хэсгийг шийдэх бүрэн хэрэгтэй байдаг. Маш олон орнууд одоо Шенгений орнууд, Америкийн болон Канада, бусад орнууд дандаа ингээд хурууныхээ уншуулж байгаа. Тэр нь яаж ийм вэ гэхээр энэ паспортыг эзэмших чинь муу юм аа. Энэ паспортыг эзэмшиж байгаа хүн манай улсын хэлээр орж ирлээ гэдгийг давхар баталгаажуулж байна гэсэн үг шүү дээ. Дээрээс нь таны зургийг авна. Авж байгаа зурагч нь тухайн иргэн ийм царай дөрхтэй ийм хүн байсан гэдгийг баталгаажуулж оруулж ирж байна гэсэн үг. За иммиграшнаар орохоор ихэнх тохиолдолд юу шаарддаг вэ гэхээр бичиг баримтууд, өөрийн чинь ирсэн зорилго, ямар буудлуудад буухын, хэн гэдэг хүн тосч авж байгаа, ямар хүн утасны дугаар байгаа, гэх мэтлэн зүйлүүдийг асуухаас гадна ихэнх орнууд бол яадаг вэ гэхээр хүний хурууны хээнүүдийг уншуулж авч байгаа. Нэгдүгээр таныг өөрийн чинь мөн гэдгийг баталж байгаа. Хоёрдугаар тухайн орны хилээр орж ирээд одоо юу гэдгийг хурууны хээнийхэн санд нь одоо таны юу бүрэлдчихлээ гэсэн үг шүү дээ. Тийм учраас ямар нэгэн байдлаар өөрийн чинь хаанаас хинч олж болно гэдгийг та бас ойлгох хэрэгтэй гэсэн үг тийм. Ямар нэгэн санаатай санамсаргүй байдлаас та гэмт хэргийн шин чанартай зүйлд орооцолтоод тэндээс таны хурууны хээ олдох юм бол тэдэн сард эдний өдөр ийм хүн орж ирсэн гэдэг мэдээлэл санд нь байна гэсэн үг. Тэгэхээр гадаад иргэд маань зорчиж явахдаа ямар нэгэн шалтгаанаар бас паспортыг ээж өргөдүүлдэг. Энэ тохиолдолд олон улс зорчих баримт бичиг бол одоо хүмүүсийн хил заншнаар цаа утсан. Гэхдээ энийг бол албан ёсны хэллэг нь буцах үнэлэх гэдэг. Гэхдээ буцах үнэлэхийг авснараа та гадаадын одоо улс орнуудаас дахиад бусад улс орнууд руу явах юм боломжгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ тохиолдолд зөвхөн эх орондоо буцахад энэ буцах үнэлэхийг одоо авч ашиглана гэсэн үг. Тэгэхээр энийг хаанаас яаж авах вэ гэхээр одоо гадаад улстайгаа манай элчин сайдын яам консулын газруудаас авна. Манай улсын 47 элчин сайдын яам консулын газар гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч зарим улсад
манай элчин сайдын яам байдаггүй. Энэ тохиолдолд аль элчин сайдын яам тухайн улсыг хариуцдаг вэ? Хэрвээ элчин сайдын яамд хандах боломжгүй болвол гадаад харилцааны яамд яаж шууд хандах вэ гэдэг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр одоо орчин үед бол сошиал хөгжсөн байна. Иргэд заавал одоо утсаар холбогдох биш. Сошиалаар одоо Twitter ч байж болно, Facebook ч байж болно. Энэ бүхий л одоо сувгийг ашиглаж бид гадаадад Монгол иргэд асуудал орсон тохиолдолд бид тэдгээр иргэнд туслах энэ үйл ажиллагааг бол явуулж байгаа гэдэг хэл. Тэгэхээр та бүхэн гадаад зорчихоос өмнө гадаад харилцааны яамны консулын газрын эрхлэн ажилладаг консул.cgm гэмэх вебсайтад ороод аль улсад манай элчин сайдын яам байна. Аль улс руу манай Монгол иргэд визгүй зорчиж байгаа. Хэрвээ визгүй зорчих бол хэдийн хугацаанд визгүй зорчих. За одоо элчин сайдын яамтай холбоо ярих утсаас гадна ер нь гадаад улсад зорчиход тухайн улс ямар одоо зөвлөмж шаардлагыг тавьдаг вэ гэдэг мэдээллийг бид Монгол иргэд олноор одоо зорчдог улс орнуудын жишээн дээр тулгуурлаад улс бүрээр гаргасан байдаг. Тэгэхээр гадаад зорчих гарын авлага гэдэг үүднээсээ консул.cgm-ийг та бүхэн идэвхтэй ашиглаарай гэж зөвлөж байна. Виз мэдүүлэхэд дахиад нэг анхаарах ёстой зүйл юу гэхээр өөрөө чинь хуучин паспортууд их нөлөөтэй, учиртай. Би одоо жишээлбэл өөрийнхөө хуучин паспортуудыг бүгдийг ингээд хадгалж яадаг л да. Виз мэдүүлэхэд та сүүлийн 5 жилд аль оронд тухайн оронд хэдэн удаа очисон бэ? Хэднээс хэдний хооронд очисон бэ гэдэргээд асуултын цонхнууд бий. Тэр цонхыг бөглөхөд он сар өдрөө мартчихдаг. Тийм учраас энэ дээр байгаа нэг виз материалууд дээрээсээ хараад иж болдог гэсэн үгтэй. Шаардлагатай гэж бодсон тохиолдолд бол бүгдийн сайхан копи хийгээд аваа хадгалчих нь аюу хэрэгцээтэй байдаг. За би бол аяллахаа бичиг баримтыг хавц хийгээд тавьчихдаг. Хавцсан дотор хамгийн нэгдүгээрт нь Viber-аар болон WhatsApp хамгийн түрүү надад шаардлагатай үед холбоо ярих утасны дугаарыг ингээд өөртөө аваа явдیں۔ Би одоо шилбэл ярих боломжгүй болцсон, миний бичиг баримт гээгдсэн, ухаан санаа одоо юу гэдэг алдчихсан ч байдаг юм уу, хүнд ямар ч хүндрэлүүд гарч болзошгүй шүү дээ. Тэр тохиолдолд яаралтайгаар надад холбоо барих хүмүүсийнхаа хаяг утасны дугаарыг би ингээд бичсэн байдгийг. Тийм учраас энийг хавцыг олсон хүн хамгийн түрүү ийшээ холбогдоод хэлэх нь биш шүү дээ, тэ. Хоёрдугаарт яадаг вэ гэхээр мэдээж аяллахад билетийг бүгдийг сайхан яг ингээд хэвлж аваад энэ өөрөө нэг баркодод байдаг шүү дээ. Энэ шууд уншигддаг байдлаар сэвэрхэн сайхан хэвлж авах хэрэгтэй. Билетээ хэвлээд авчихна. За тэрний дараа би нийт аяллаа хугацаанд нийт хэдэн зочид буудлуудаар буух вэ гэдгийг бүх зочид буудлуудаа хаягтай нь өдрөөр ингээд бичиж авчдаг. Энэ надад аяллаар явхад маш их хэрэг болдог те. За энэ миний аяллаа хуваар жишээлбэл явах өдрөө бүх өдрөө ямар хуваараар юу үзэх үү, одоо хэдэн цагаас ямар үзмрүүдийг үзэх үү, ямар тээврийн хэрэгчлэр явах үү гэдэргээд бүгдийг би ингээд аяллаа хөтөлбөр болгоод бэлтжижтэй. Энэ надад аюулгүй амар байдаг. За юмыг аж мэдхүү гэж бодоод би өөрийнхөө паспортыг тэгэнгүүтээ тухайн орны аялж байгаа орны визтэй нь за шөө миний орох гарах одоо хилийн штамп юмнуудыг дарсан юмнуудтай би ингээд копи паст хийгээд авчдгийг. Энэ юунд хэрэгцээтэй байдаг вэ гэхээр бичиг баримтаа өргөдүүлэх, гээх тийм ээ. Ямар нэгэн байдлаар асуудал үүсэнгүүт надад хэрэг болдог. Зочдууд чек-ин хийнгүүт зарим тохиолдолд заавал паспортыг авч үлдэх гээд байдаг. Би тэр тохиолдолд юу гэж хэлдэг вэ гэхээр паспортаа ер нь бол үлдээгээд байх дуртай биш. Тэгэхээр би яадаг вэ гэхээр миний паспортны оронд та энэ хуулбарыг авч болохгүй маяг хуулбаруудад өгч болно. Эсвэл би машин түрээслэх байж болно. Бусад бүх газруудад энийг үзүүлж болно те. За энэ миний жолооны өрнөлөх. Би жолооны өрнөлөхөө бас ингээ хэвлээд бэлдээд аваа явцсан байж байгаа. Машин түрээслэх юм уу? Ямар нэгэн бичиг баримтын нэмэлт шаардлага болсон үед би жолооны өрнөлөхөө бас үзүүлнэ. За энэ ингээд олон улсын нөгөө энэ тэнд очингууд зарим орнууд чи ялангуяа Африкийн орнууд яваад очингууд нөгөө халуун хумхаа, халдварт шар өвчин, за малария гэдэг өвчин, эсвэл одоо бусад орон нутгийн чанартай аюул олон өвчнүүд байдаг учраас тэрний өрчлөн сэргийлэх тарилга буюу бидний хэлж занснаар бол вакцинуудыг хийлгдэг. Тэр вакцинуудыг хийлгэснээр баталгаажуулсан ийм вакцины паспорт гэж юм бий. За сүүлийн үед бол COVID-19 гэдэг нөгөө вирусын вакцин бас хийлгэсэн тухайга баталгаажуулах паспорт авч явах шаардлагатай болчихлоо. За энэ бол миний даатгал. Би одоо шил хаан даатгалаар даатгуулдаг. Ингээд даатгалаа яадаг вэ гэхээр даатгалд ямар хэмжээний зүйлүүд байгааг нь нэгдүгээрт даатгалын дэвтэр авахаас гадна би даатгалынхаа гэрээг ингээд энэ чинь монголоор англиар хоёр янзаар хийцэн байж байгаа. Тэрийг ингээд бэлдээд аваа явчихна. Арт талд нь яг энэ хэсэг их чухал хэсэг л дээ. Яг энэ хэсэг юу гэхээр даатгалын ерөнхий мэдээллүүд явагдаж байгаа. Уг нэр одоо нэр ус одоо гэрийн хаяг, утасны дугаар, паспортын дугаар бүх мэдээллүүдээс гадна ямар даатгалаар ямар хугацаанд би ямар үнэтэйгээр даатгагдсан мэдээллүүд нь байж гин гэсэн үг те.
Монголын хэлээр орсон гарсан стамп гэж байдаг шүү дээ. Одоо энэ тэр бол энэ пассвортын хуудсанд бол маш их төвөгтэй нөхцөлийг бий болгодог л да. Одоо жишээлбэл ингээ харахад минийх одоо нэг пассвортон дээр ихэд 1 2 3 4 5 6 ингээд 7 нүүр шахуу ингээд орсон гарсан стамп дарсан байгаа байхгүй юу. Энд чинь 7 нүүр гэдэг чинь үндсэндээ 4 хуудас гэсэн үг те. 4 хуудсыг ингээд пассвортын маань хуудсыг үр дүнгүй болгож ийн гэсэн үг шүү дээ. Тийм тохиолдолд би сүүлийн үед яадаг болсон бэ гэхээр Чингис хааны нисэх онгоцны буудлын дээр чинь E-gate гэдэг юм бий болцсон. Тэр яадаг вэ гэхээр одоо очиж бүртгүүлснийхаа дагуу энэ цахим гарцаар орж гардаг юм юу авцсан. Энэ аюулгүй амар байдаг. Шууд пассвортаа ингээл уншуулаад ямар нэг стамп энэ дээр дарахгүй. Тийм учраас миний пассвортыг химнэн гэсэн үг. Би ганцхан арийнхаа хуудсан дээр наалгачих юм бол уртлын хуудсан дээр нь зөвхөн визүүдээ даруулаад яваад байж болно гэсэн үг те. Одоо гар утасны хэрэглээх маш хөндөр болцсон. Гар утас маш их чухал. Энэ дээр ингээд саяын энэ зүйлүүдийг бүгдийн зургийг аваад файл үүсгээд аваа явах хэрэгтэй. Нэг сул тал байдаг нь юу гэхээр батарей суугч байдаг юм уу? Эсвэл гар утсаа алдах ч байдаг юм уу? 3G 4G ажиллахгүй байх, SIM карт орж ажиллахгүй байх тийм ээ. Янз янзын хүндрэлүүд гардаг учраас хэвлээд ингээд бэлдээд явах нь зөв юм аа гэдэг ойлголт шүү. Тэгж ойлгохыг хичээгээрэй.